Чи одоо надад хүүтийг өчтөд өөрөө болох юм гоё. Арайчтай гэж байна. Юу юм ах юм? За сайн бацхан уу. За та бүхэндээ өнөөдөр Верде хэмээх нэг гайхамшигтай гоё Куйти ам гэж бид яриа сурцсан. Байрлаж байгаа нэг гоё төслийг танилцуулъя. Тэгээд төсөл танилцуулахаас өмнө дүүндээ намайг дуудсан. Тэгээд айгүй гоё. Ирсэн чинь амар гоё сэтгэл үнэртэж байна. Ягаад тэгэхээр та бүхэн анзаарч байгаа бол ганхуу ахтайгаа зориуллаа тэгээд Чехийн одоо Монголд орж ирдэг Чехийн хоёр төрлийн пип байгаа. Budweiser, Pilsner Urquell гэдэг ганхуу айлын нуух вэ? Яа энэ бол сэтгэл тэгээд яаж яваач намайг шорлогын дуртайг мэдсэн. Амар гоё шорлог шаардсан байгаа байхгүй. Жого хурц. Гэтэ яах вэ? Намж гоё. За тэгээд та бүхэнд Верде гэмэх нэг гайхамшигтай гоё төслийг танилцуулъя. 3 газар. Ерөөсө 2 жилийн өмнө барилгын ажил эхэлсэн. Жилийн дотор дуусгаачихсан. Нэг ёсондоо хөрөнгө оруулалт бол ямар ч гасалгүйгээр юу аливаа нэгэн ийм том төсөл гатхгүйгээр дуусгах нь барилгын чанартай айгуу сайн нөлөөлдөг. Тийм учраас комплит дууссан 100% бэлэн болсон төсөл. Тэгээ надаас зөндөө хүмүүс асууад ганхуу хаа наа чи баригдад дуусах юм уу? Яах юм? Яг үний юм уу? Гүй юм уу? Энтэр гэдэг. Мэдээж аргагүй те. Одоо сонирхож байгаа хүмүүс бол хамгийн түрүүнд асуух ёстой асуулт нь бол мөнөөс мөн. Гэхдээ энэ төсөл бол 100% дууссан төсөл. 100% дууссан төслийг танилцуулж надад үнэхээр гоё байдаг. За хэдүүлээ явж сонирхцгаая. Верде гэж нэрлсэн юм байна. Верде гэж нэрлсэн ч зөв. Верде гэдэг нь маань Италиар green, ногоон гэсэн үг. За зундаа бол мэдээж ном ногоон болно. Гэтэ яхаа намайг сая урьдчилаа. Тийм учраас арай шаардсан байгаа гэж бодож байна. Аргачлгүй үйл болж байна. За түрүүн би хэлсэнчлэн үнэхээр сэтгэл үнэртэж байна гэдэг бүх зүйл дээр анзаарагдаж байна. Ялангуяа энэ хүүхдийн тоглоомын талбай дээр бол нэрээ үнэхээр гоё хүүхдийн тоглоомын талбайг хийж чадсан байна. Одоо энэ хүүхдийн тоглоомын ялангуяа энэ тоглоомууд чинь амар сейф байх хэвээр хүүхдэд одоо ямар ч аюулгүй байх хэвээр тэр үднээс одоо үнэхээр гоё хүүхдийн тоглоомын талбайг бол эднийх маань хийж чадсан байна. Ганц хүүхдийн тоглоомын талбай биш. Энд чинь одоо теннисний талбай байна, цаана саксны талбай байна. За надад нөө хөлбөмбөг чинь одоо хөлбөмбөг дуртай хүний хувьд бол хөлбөмбөгийн талбай гэдэг нөгөө хиймэл зүйлийг тавьчихдаг шүү дээ. Эднийх маань ямар хөлбөмбөгийн талбай хийсэн байна гэж яг жинхэнэ ориг зүлгээр нь аргачлгүй үстэй. Куйти ам гэдэг чинь өөрөө маш гоё тэгшгэн ам. Дээрэс нь Куйти амын за миний утасны байнга дуурдаг байгаа шүү. Манайхан бүгдээрээ мэднэ те. За энийг тасалчих. За Куйти ам гэдэг юугаар алдартай байдг вэ гэхээр ерөөсөө жилийн 4 үйлрэл нар үзнэ гэсэн үг. Нэг өсөндөө энэ байр сав авсан хүмүүс бол нар ерөөсөө ямар ч өндөр уулмуул тагсан юм байхгүй. Куйти ам бусдамаас ялгарх нэг зүйл нь энэ. Тэгээд энэ гоё түргэний голтой. Яг түргэний гол энүүхээ энд ингээд дуусч байна. Дээрэс нь түргэний гол бол хизээч уйрэлдэг. За Куйти амын 3 газар энэ төслийг хийсэн юм байна. 3 газрынх нь 2 гад нь бүтээн байгуулалтаа хийгээд нэг гад нь тэр чигээр нь плейграунд буюу одоо тоглоомын хүүхдийн тоглоомын талбай. Өглөө болгон над чинь нөгөө гүйдэг хүнд бол энэ юм гүйлтийн зам хүртэл бодолцож хийсэн байх шүү те. Энэ нэг тойрогод хэд юм бол за арайч километр хүрэхгүй байх те. За ийм гоё төсөл хийсэн байна. Хэдүүлээ шоурумээр нь явж танилцъя. За 16 сингл хаус байгаа юм байна. Одоогийн байдлаар 10 зарагдсан байгаа. Нэг ёсондоо 6 сингл хаус үлдсэн гэсэн үг. За цаана 15 таун хаус байгаа юм байна. Тэрний бараг талан зарагдсан. Цөөхөн хэд нь үлдсэн байгаа. Сонирхож байгаа хүмүүс миний доогоор гарч байгаа утсаар холбогдороо. За ер нь яг аливаа нэгэн том төслийг одоо би нэг ярихаар Ванкуугийн ярьсан төсөл гоё юм байна гэдэг юм шууд худалдаа авалт хийх гэж байхгүй шүү дээ. Би хамгийн дөрөв ирж үзэх ёстой, ирж үзэх ёстой. Хинтээ ирж үзэх ёстой гэхээр хүүхдүүдтэйгээ ирэх ёстой юм байна. Хүүхдүүдтэйгээ ирээд хүүхдүүд чинь шийдвэрээ гаргах. Энэ тоглоомын талбай дээр нь тоглох, эхнэрүүд чинь явж байр саваа сайхан шалгах. Ер нь бол тэгээд decision making гэдэг тий одоо шийдвэр гаргадаг хүмүүс ч юм бол эхнэрүүд л байдаг шүү дээ. Ирчүүд бид нар төлбөрийг хийдэг шүү дээ. За явж цаалах хэдүүл. Энд ч нэм хөөрхөн ус оргилоор хийж байгаа юм байна. Тэр нь одоо арай дуусах байгаа юм байна. Тэгэхээр 100 км дэж дуусчих байлгүй. Янзын хөөрхөн. Дээрээс нь энэ юу юм гэсэнгөө энэ 0 гэсэнгөө яхаар юм хөөрхөн 0 энэ тийцэггүй яах вэ? Анхаахаа энд хүүхдүүд тоглож байхдаа заавал одоо бизнесмисгаар бол гэр оронлогоо гүгээд авахгүй гэр нь хоол юм чинь энэхүү хэмжээндээ 0-той хувьд гоё шүү дээ. Энэ бас их зөв шийдэл байсан шүү. Дээрээс нь тэгээд гоё бисет гэх тий. Одоо энэ гоё бисетгэнд одоо ингээ гоё камин хийцэн байна. Энд найз өгтөрөө суугаад орой өдөж хамгийн гол нөгөө тэнд байгаа орон гэрээсээ айгу зайтай байгаа байхгүй. Энд ч нэг гитар тоглоод оройжонгоо суусан ч гэсэн тэр айлуудад одоо disturb гэж яриад байгаа шүү дээ. Disturb энэ төр хийхгүй. Одоо нэг үеийн бол одоо нөгөө зочин мочин гийчээ ирэхээр нэг хаактер гэр мөртөө хийгээд одоо пари мари хийгээд ихэ болцсон шүү дээ. Одоо ийм бисетик бол ялангуяа зуны цагт бол маш хэрэгтэй. Их зөв бодолцсон байна. Нэг ясандаа эднийхэн маань бүх юмыг бодолцсон байна гэсэн үг. Бүх жижигхэн мелоч гэж ярьдаг те. Тэр болгоныг бол бодолцсон байна гэсэн үг л те. Нэг өндөр өвчтэй газар очихоор ингэж явмаар санагдаад байдгийн. Өөрийгөө Russell Crowe гэж бодоод байдг юм аашин те. Одоо Gladiator гэснээс нэг Gladiator 2 дугаар гарцсан байлаа шүү. Супер кино байна гэсэн шүү. Тэрнийг үзэх ёстой гэж бодож байна. Тэг яг хэдийгээр нөгөө Куйти ам чи өөрөө маш тэгшхэн одоо газартай гэдгээр алдартай ч гэсэн эднийхэн маань ландшафт гэж ярьдаг те. Айл болгоны энэ ландшафтын өшөө өргөөд гоё тэгшхэн болгоод
Одоо 100 мон энэ минийг одоо ингээд гоё өвс өсөнд хатчих юм бол өөр өөрийн гэсэн гоё эдлбэр газартай зарим нэгэн айлынх нь наагур ингээд гоё мод тарьсан байлаа. Нэгэсэнтэй ингээд гоё энэ ч гэсэн одоо ингээд мод тарьж байгаа юм байна. Тэр нараа айл болгоо ингээд гоё модон хашаатай болчихж байгаа байхгүй тий. Энэ маш зөв шийдэл шүү. Энэ маш зөв шийдэл. Тэгээ айл болгон гоё террастай. Энд нэг айл гоё шочлог шараад байна. Орж хараа хэдүүлээ. Энэ яг гоё халуунаараа байсан байж тээ. Одоо надад одоо хоос юу хүүтэн шочлог өгөөдсөн чинь энэ ч гоё халуун байж штэ. Иннээс итгэцтэй байсан биз тээ. Чи одоо надад хүүтийг өчөд өөрөө болох юм гоё арайчтай арайчтай гэж байна. Юу юм ах юм? Аачаха юу хамаа. Ямар гоё зүйл юм бэ? Ян чи. Тасгаа. Гоё юм бэ. Террас нь хөөрхөн том. Нөхөн байхгүй. Ингээ айлууд нь орсон байгаа байхгүй. 10 айланд орсон байна гэсэн чинь. Одоо хэдийгээр гадаа хүүтэн гэсэн ингээл гоё шочлог шараад янз юм ба шүү дээ. За энэ нөгөө single house-уудын шийдэл нь одоо их таалагдчихлаа. Нэг осондоо айл болгоо ингээ гоё өөдөөдөөс харчих юм байна. Өөдөөдөөс харчих юм байна. Тэгсэн мөртлөө хоёр террастай гэсэн үг. Наадталтаа урдталтаа нэг террастай одоо хардталтаа нэг террастай гэсэн үг. За хэдүүл нэг шоурумаар н ороод гаръя. За single house-ийн шоурумд н ороод ирлээ. Энэ чинь 168 квадрат метр гэж шүү. Ингээд ороход нэг тийм жижиг юм шиг мөртлөө энэ чинь дотор ороод ирэхээр үнэхээр маш олон өрөөтэй, үнэхээр маш зөв зохион байгуулалттай хийсэн байна гэж би надад санагдлаа. За мэдээж хоёр машины гаражтай. Single house болгон хоёр машины гаражтай. Дээрэс нь town house гэсэн хоёр машины гаражтай. За ингээд living room. Надад энэ галтгооны энэ шийдлэх таалагдчихлаа. Энэ гүдэг юм хаалгатай тий. Яг одоо энэ сүүлийн үед чинь галтгоо living room-д чинь дандаа нэг цуг байгаад байдаг. Тийм тогтолцоотой хийдэг болсон бол одоо энэ хэдийгээр цугч гисэн одоо ийм гоё хаалт хийгээд өгсөн байна. Ялангуяа одоо ингээд гэрээ эзэгтэй нар гоё хуушур мушур шарахад хиншүү наашаа орж ирэхгүй. Хиншүү наашаа орж ирэхгүй. Тэгээд юу гэж байна? Их гоё ярьж байгаа манаа да. Анхааха манай хятадын юу ч хэрэглээгүй гинэ. Юу гэсэн үг вэ? Хятадаас нэг ч хэрэгч юм аахгүй. Манай Devr, Posh, Parquet, German бүх тоног төхөөрөмжүүд Posh тэрөөсөө хятадаас нэг хэрэгч юм аагүй. Манай энэ чулуу бол хүртэл бүр Бразил гинэ. Хятадч нэг үе одоо сайн болсон шүү. Заавал тэр хятад тэгэхээр муу гэдэг идэг юм юусоо байгаа ойлцсон шүү дээ. Галтгоо малтгоо шийдэл бол үнэхээр гоё хийсэн байна. Ярхан байхгүй. За хэдүүлээ ингээд юу н ороод үзье. Master bedroom. За ингээд гоё шинжил болох гэж байна. Ялк мод огчулсан байгаа юм байна. Master bedroom орж үзье хэдүүлээ. Ер нь бол одоо яг дээр үдлэг нэг том хэрэггүй ихтэй зай талбайтай нэг томор хийждэг байсан. Одоо бол үнэхээр нэг үе бол монголчууд бид тийм минималист гэж хэлж та хайр шиг те. Энд чиг зөв зохион байгуулалтанд ороод байгаа байхгүй те. Master bedroom бол одоо нэг том байх заавар шаардлага байхгүй. Юу хэрэгтэй байх нь чухал байгаа. Одоо гардероб гэж ярьдаг те. Одоо овсны өрөөшөө байдаг. Энэ бол одоо чи айгүй том байгаа байхгүй те. Энэ маш гоё шийдэл шүү. Одоо сүүлийн үе энэ надад их таалагдаад байдیں۔ Те. Гоё цаг маг одоо юу гэдэг бүх юмудаа ингээ хийчдэг. Энэ шийдэл их гоё шүү. Өмднүүдээ өлгчнтэй ээжийнх нь аавынх ч гэдэг юм уу те. За ингээд шууд мэдээж master bedroom. За тэгээд нойл өхнөр. Өөч ярих юм байхгүй. Хоёр сингтэй, толио арай хийж амжааг байгаа юм байна те. Ихтер нэг сингтэй, нөхөр нэг сингтэй дүүсэндээ орчин. Супер өнөө супер ярих юм байхгүй. Одоо нэг үе бодвол манайхан нэр үнэхээр гоё хийж чаддаг болцсон байна. Гоё болсон байх шүү манайхаа. За ээжигээ хүүхдүүдийн өрөө те. Өө яасаг өрх юм. Гурван хүүхэдтэй айлд бол одоо нэр супер шүү дээ. Мэдээж хүүхдүүд тусдаа өөрийн гэсэн нойлтой дүүстэй байнтай. Хаалга маалга үнэхээр гоё шийдэж. Үнэхээр гоё цэвэрхэн хийсэн байна. За энэ нэг эрэгтэй хүүхдийн өрөө нь тий. Тоглоом нүртлэг эрэгтэй хүүхдийн тоглоом тавьж байгаа байхгүй тий. Үнэхээр гоё тухтай шүү. Тэг гоё дулаахан байна. Ягаад дулаахан байна гэхээр эднийхэн маань хэдийгээр одоо гадаа бас хасграацтай болчихлоо шүү дээ. Шалны халаага уртаа. Зочны өрөөтэй living room-ийн таац хамаагүй өндөр юм биш үү нэр. Энэ их гоё шийдэл байна. Анхнаасаа ингэж шийдсэн юм байна. Тэгж нөгөө space те одоо орон зайг мэдэрнэ шүү дээ. А бус дөрөв нь бол ингээд нэг намхан байгаа байхгүй те. Энэ их зөв шийдэл шүү. Энэ нь өндөр энэ намхан. Дээрэс нь энэ төсөл маань өөрөө бохироо яаж шийдсэн гэхээр одоо бид нар septic гэж яриа сурцсан те. Нийтийн одоо юм бохирын системээр тэр нь ультрасоник гэдэг Германы бохирын системээр шийдсэн юм байна. За энэ юуны өрөө юм гэсэн чинь нөгөө энэ манай техникийн өрөө гэнэ. Ой юм гоё техникийн өрөөтэй тий. Энэ орж үзье. Техникийн өрөө гэсэн чинь юусоо баг зочны өрөө шиг байгаа юм тий. Энэ хуцны шиг юу шиг байгаа байхгүй тий. Ингэсэн чинь энэ ингээд бүх юмуд нарийн бойлер мистер гэдэг энэ Porsche бойлер. Porsche-ны халаалт, цахилгаан халаалт. Энэ угаалгын машин энэ тавьчих юм шүү дээ.
Янз бүр шийдсэн байх шүү. Техник өөрөө ийм болчих шүү дээ. Ингээд шууд гараж руу орчин. Түрүү би гараж руу орж ирсэн чинь үнэхээр гоё дулаахан байл шүү. Хоёр машин араас ямар ч асуудалгүй ингээд орчин. Энэ нөгөө төлөвлөлт чинь энэ байж шүү дээ. Энийг ингээд харчих юм биш үү нараа? Мөнөгаа. Яг энэ анх ингээд төлөвлөсөн дагуугаар хийсэн байх шүү. Яг л хийсэн байна. Нэгдсэн хамгаалтын системтэй бүгдээрээ камертай ойлгомжтой. Энд мэдээж аюулгүй байдлаас аягүй чухал те. Тэгээ 5 навсууд нь зөвхөн 5 саанс юм биш үү? Энэ 3 газрынхаа талбай 2 га дээр нь барилгачтай хийгээд 1 га дээр нь толгойн талбай гэсэн яг үнэн байж байна. 5 навснууд маш жоохон газар хийчихэж байгаа. Тэдүүл 5 навс руу ороод үзье. Нэгэнт хэлснийх те. За хэдүүлээ 5 навс руу орж үзье. Тэгсэн замдаа нэг юм гоё бүтээл энд юу ямар гоё юм бэ гэсэн. Энэ Занглаа гэж нэртэй юм гавьяа төвшин жаргал гэдэг мундаг зураач байдаг юм байна. Тэрний бүтээл гэж шүү. Янз бүр гоё. Тэгээ юу шүү одоо нөгөө одоо яг мэдээж Куйт ам руу бид нар яаж явж гин гэхээр Төв аймгийнхаа замаар ингээд тойроод ингээд ордог шүү дээ тий. А элтээр би болохоор энэ юу даваад орсон байхгүй юу? Жаргалантад одоо нөгөө жаргалантын ам гэж ярьдаг шүү дээ. Тэрийг би ингээд шууд даваад ороод тэгээд ганхуу машин сайдууд ганхуухаа ингээд шууд жаргалантын амаар ингээд бас даваад ороод иж болдгийг гэж шүү. Тэр зам амыг бас янзлах гэж байгаа юм яриад шүү. Тэгэхээр нэгсэнтөө Төв аймгаараач орж болно, жаргалантаараач орж болно. Аксес хоёр талаасаа орж болох юм байна. Би сүүлийн үед хаалгыг танилцуулаад байгаа. Энэ Torex гэдэг энэ Оросын энэ бас гоё хаалга шүү. За хэдүүлээ 5 наас ороод үзье. Гэрэл нь хаана вэ? Гэрэл нь загдаг юм болов. За энэ ч ингээд хувцсны дэлгүүртэй ойлгомжтой. Оо, янз хөрхөөр ингээд орж ирэл шууд галтгоон ингээд байж гин. Living room гэж чинь тийш хоёр давхар энд мэдээж бодвол 0 байгаа бах те. Тийм байна. Төсний 0-той. За хоёр давхар орж ирсэн. Оо ингээд бас хөрхөн террастай хараа. Айл болгон террастай гэсэн энэ юм байна л да те. Ну янз. Гой дээрээ балконтой террастай. Террас нь хөөрхөн. Галтгоон бол энэ хөөрхөн орон зайн дээр гоё хийсэн байгаа байхгүй. За дээш гарч үзье тэлээ. Оо шатмал бол яг гоё хийсэн байна. Янз. Үнэхээр хангалттай шүү дээ. Энэ он жижиг орон зайд ямар их өрөө хийсэн. Өө энэ ч бүр ажлын өрөөтэй юм байна. Оо тийм шүү дээ. Ажлын өрөөтэй хийсэн байна. За энэ бодвол хийшээ мастер bedroom баг та. Тийм байна. Master bedroom. Хишээгээ бодвол. Нойдод нэг адилхан юм байна. Түрүүний нөгөө single house-ийн 0-той яг адилхан хийсэн. Бүх тоног хөрөмжүүд нь поших гэсэн. Хишээгээ. Хөргөн балконтой хүүхдүүдийн өрөөнөөс балконтой юм байна. View гоё л доо. Ялчгүй view гоё те. Зөвхөн гэсэн гоё балконтой. За мэдээж хүүхдүүдийн ойлгомжтой. Өө энэс л яах юм бэ тийм үстэй. За. Окей манайха надад бол маш таалагдлаа. Хамгийн чухал нь юу гэж манайха энэ яг ингээд аливаа нэгэн төслөөч нэг эхлээд ингээд замдаа гацаал тэгэл хөрөнгө оруулалтын зогсоол энэ дээрээ болол яг л эхэлсэндээ эхэлсэн. Яг л одоо нөгөө төлөвчний дагуу дуусгах гэсэн үедээ дуусгасан. Ийм төслөөч нь ингээд гацхгүй явна гэдэг чинь айгүй чанартай байна гэдгийг л хэлээд байгаа юм л да. Би яг аливаа нэгэн төслийг танилцуулахдаа та дууссан юм уу хэдэн хувьтайгаа явж байгаа гэдэг байнга асуудаг. Энэ төслөөс асуусан чинь гахаа тамаа дээр хүрээд ирж гэсэн. Хэдэн хувьтайгаа явчихсан. Гөө дууссан. Өө за түүл ахын өчи. Ийм төслөө танилцуулах гоё байдаг байхгүй те. Зарим нь одоо тэгэл дуусахгүй яах юм бэ? Чамтай ярих юм уу тэгэл янз янз асуудал үүсгэлтэй. За мэдээж хамгийн түрүү хэлсэнтэй ирээрээ үзээрээ ирж үзэхдээ хүүхдүүдтэйгээ их нэртэйгээ бүгдээрээ хамт ирж үзэх хэрэгтэй юм байна. За мэдээж хамтын нэг decision making гаргах хэрэгтэй шүү дээ. Юус нэг аав ганцаар ирсэн гоё юм байна гэдэг. Эсвэл ээж нь ирсэн гоё юм байна авчдаг юм болгож байхгүй шүү дээ. Хамгийн чухал нь байнга л шүү. Хүүхдүүдэд тэр тоглоомын талбай малбай орон зайн юм уу бол үнэхээр гоё таалагдчихлаа. За дараагийн влог хүртэл баярлалаа манайх. Терраснаас үнэхээр гоё юм аа. Тэгээ яг явах гэсэн чинь ганхуухаа нэг юм мартчихсан гэсэн. Юу юм гэсэн. Гэхдээ одоо манай нөгөө single house-аас 6 үлдсэн, town house-аас нэг 10 үлдсэн байгаа. Тэгээд single house дээр одоо төрүүлж ирж авсан хүнд Wildfire гэдэг одоо Японы нэг family car байдаг шүү дээ. Тэрийг бэлгэлэх гэж байгаа гэсэн. Гэхдээ тийм гол юм аа ягаад хэлээгүй. Үгүй харин мартчихжээ гэ. Энэ дээрээс хамгийн гол юм аа хэлээгүй шүү дээ. За тэгвэл ийм байгаа юм шиг манайха. Single house дээр 6 үлдсэн байгаа. Хамгийн түрүүлж ирсэнд нь шууд Wildfire гэдэг үнэхээр гоё машин. Би зургийг тавьчих. Wildfire гэдэг family car бэлгэнд өгж байгаа юм байна. А энэ town house дээр төрүүлж ирсэнд нь энэ 10 шиг үлдсэн байгаа. Төрүүлж ирсэнд нь гахуухаа таач нөгөө одоо аялын компанитай үйл үргэлжлүүлдэг тийм гэсэн. Танай компаниар 2 хүний
зүүн Фукуок руу юм уу Натранг руу явуулъя гинэ. Ийм гол юм а хэлэхгүй нэг яг явуулах гэж байна шүү дээ. За ийм гоё хоёр урамшуул байгаа юм байна шүү. За яараараа доогуур гарч байгаа уцаараа холбогдоороо за мэдээж ирж үзээрэй. Шоурумаар нь орж үзээрэй. Хүмүүстэй нь уулзаараа. Надад бол маш таалагдлаа. Супер гоё төсөл байна. За ингээд дараа дараагийн влог хүртэл жинкнээсээ баяртай.